Сүхбаатар аймгийн прокурорын газраас хүүхдийн эрхийг хамгаалах, зөрчигдөхөөс сэргийлэх зорилгоор хүүхэд хохирсон гэмт хэрэг зөрчлийн судалгааг тогтмол хийж, шалтгаан нөхцөлийг арилгах, урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох газруудтай хамтран ажиллаж байна. 2024-2025 оны байдлаар хүүхэд хохирсон болон холбогдсон гэмтрийн гаралт шалтгаан нөхцөл хэргийн шийдвэрлэлийн талаар бол манай аймгийн хувьд судалгаа хийгдсэн байна. Судалгааны мөрөөр хүүхэд хохирсон хэрэгт хүүхдүүд маань одоо ямар хэрэгт хөвчлэн хохироод идэмээ гингүүд заллах, кибер орчинд алдах, хулгайлах, хүний эрүүл мэндэд хөнгө охирол санаат авчруулах гэсэн гэмтрүүдд ер нь бол хохирсон тохиолдлууд их байдаг. Мөн хүний бэлгийн хэрэгчлөө алчгүй байдалд алдсан гэмтрийн болоо хохирогч болох тохиолдол их байгаа. Энэ дээр бол бид гэмтрийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хүүхдүүдэд бол яриа таниулга хийгээд ийм гэмтрийн хулмаас хохирох юм бол та бүхэн маань яаж сэргийлэх юм, өөрсдөө эрхэн яаж хамгаалах юм те ийм гэмтрийн хэрэг хохирч болсон тохиолдолд хүнд яаж хандах ёстой юм гэдэг талаар нь нээлттэй байдлаар яриа таниулга хийж бол явдаг. Прокурорын тухай хууль зааснаар прокурорчийг үргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх хэрэгчлөө нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, эдгээрийг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргийг харагдаж авах юм чи үүрэгтэй ажилдаг. Нийтийн ашиг сонирхол гэдэгт бол хамгийн түрүүнд хүүхдийн эрх ашиг орж байгаа. Иймээс тус прокурорын газраас бол хүүхдийн эрх ашигыг хамгаалах. Энэ оны байдлаар сая хичээлийн шинжилгээ хэлсэнтэй холбогдуулаад ерхий боловсролын сургууль болоод цэцэрлэгийн ойр орчимд замын гарц тэмдэг тэмдэглэгээгүй. Эдгээрээс шалтгаалаад хүүхэд зам тээврийн ослоо айлд өртөж болцсоошгүй гэж үзсэн учраас холбогдох замын цагдаагийн газар болоод бусад төрийн байгууллагатай хамтарч энэ тэмдэг тэмдэглэгээний асуудлыг шалгасан. Мөн энэ тэмдэг тэмдэглэгээ бүдэрсэн гарцыг тодруулах, шаардлагатай газруудад тэмдэг тэмдэглэгээ байрлуулах талаар бол холбогдох төрийн байгууллагуудад бол санал ухаан албан бичгийг хургуулж ажилласан. Тус прокурорын газраас хүүхдийн эрх зөрчигдөхөөс сэргийлэх зорилгоор зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагатай хамтран сургууль, цэцэрлэг орчмын хүнсний дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийжээ. Эрүүл мэндийн сайдын 2021 оны А370 дугаар тушаалын хавсралтаар 11 төрлийн бараа бүтээгдэхүүнийг сургууль орчмын бүсэд худалдаалахыг хориглосон байдаг. Энэ эдгээр бараа бүтээгдэхүүнүүдийг сургууль орчмын бүсэд худалдаалж буй хэсгээр хяналт шалгалт хийж ажилласан. Хяналт шалгалтын хүрээнд болохоор хаяг шошиг зөрчилтэй орц найрлага тодорхойгүй импортын бараа бүтээгдэхүүнүүдийг ихээр импортлж худалдаалж буй зөрчил дутагдлууд нийтлэлтэд илэрсэн. Нийт шалгалтанд хамгаагдсан аж ахуйн нэгжүүдэд улсын байцаагчийн 11 залтаа зөвлөмж өргүүлж байгаа. Мөн зөвлөмжийнхаа биелэлд хяналт ажиллаж байна. Сүхбаатар аймгийн прокурорын газраас гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг иргэд олон нийтэд тогтмол хүргэн ажилдаг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдод өмгөөлөгчтэй холбогдож хууль зүйн тусалцаа авах эрхийг хангах зорилгоор үнгүй утас бүхий цөөрөн утсыг байрлуулжээ.